16 дэд сайдыг томилохоор боллоо. Ардчилсан нам дэд сайдын томилгооны асуудлыг эргэж харахгүй бол засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдлаа. Амьдрал дээр хэрэгжих боломжгүй амьгүй хуулиуд батлагдсаар байна. Хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэлгүй 800 гаруй журам байна. Оройн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрөөр сая дурдсан болон бусад үеийг хөрөх болно анхаарлаа хандуулна. Төрийн ордонд улс төрийн томилгоо үргэлжилсээр байна. Энэ талаар төрийн ордонд ажилласан сэтгүүлч Цэндмаа мэдээлэл хүргэхээр яг одоо студид бэлэн болсон байна. Оройн Цэндмаа. Оройн. Тэгэхээр төрийн ордонд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ер нь яг онцлог үйл явдлуудыг дурдаач дэд сайд нарыг бас томиллоо шүү дээ. Ерөнхийдөө төрийн ордонд ойрын өдрүүдэд ер нь нам жим хүний хөдөлгөөн багтай ийм өдрүүд үргэлжилж байсан бол өнөөдөр дэд сайдын томилгоотой асуудал орж ирснээр төрийн ордон бас нэлийн хөл хөдөлгөөнтэй болж эхэллээ. За өнөөдөр бол тов ёсоор байнгын хороодын хуралдаанаас гадна ажлын хэсгийн хуралдаан, засгийн газрын ээлжид хуралдаан болох төлөвтэй байсан. За үүнээс гадна Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж, за дэд сайдын орон тоог дахин нэмж оруулахар юм шийдвэрийг гаргасантай холбоотойгоор төрийн ордонд бас олон асуудлууд өрнөж эхэллээ. За өнгөрсөн 7 хоногт засгийн газар төсвийн алдагдлыг 2.3 их найд төгрөгт одоо хүрч болзошгүй гэдэг мэдээллийг гаргасан. За заншилтын засгийн газар нэг гараараа одоо төсвийн энэ цомхон алдагдлыг одоо бууруулахын тулд төсвийг цомхон болгож за төрөд одоо хэрэггүй байгаа хяналтын менежүүдийн орон тоог цомогдох шийдвэрийг гаргасан боловч нөгөө талдаа эргээд за төсвийн зарлагыг нэмэгдүүлэх төрийн цомхон байх одоо энэ байдлыг эсэргээр нь оруулж ирэн за төрийн одоо яамдууд дээр дэд сайд гэсэн орон тооны томилгоог нэмж оруулах шийдвэрийг бол гаргалаа. За яг одоо Зандар шитрийн засгийн газар 16 яам 26 сайттайгаар бол үйл ажиллагаа явуулж байгаа. За хэрвээ 16 дэд сайд нэмэгдвэл цаашид 40 орчим одоо сайдуудтай үйл ажиллагаагаа явуулахар болж байгаа гэсэн үг юм а. За яг энэ дэд сайдтай холбоотой асуулаар оюун эрдэнэ засгийн газрын үед ер нь энэ дэд сайдууд чи ямар ч төсөв, санхүү, томилгооны тодорхой эрх мэдэлгүй учраас энэ хүмүүсээр одоо судал бүглүүлэх шаардлагагүй гэж үзэн дэд сайд гэх албан тушаалыг бол халсан байдаг. За гэвч эргээд дэд сайдын албан тушаалыг яамдууд дээр оруулж ирснээр эргээд ухарсан зүйл боллоо гэдэг шүүмжлэлийг улсын хурлын гишүүд ялангуяа ардчилсан намын гишүүдийн зүгээс шүүмжилсээр байгаа. За ер нь энэ дэд сайдын орон тоог нэмэгдүүлэх нэг гол шалтгаан байгаа. Энэ нь бол одоо сайдуудын ачаалал. Ялангуяа улсын хурлын чуулганы үйл явцыг анзаараад харах юм бол засгийн газраас өргөн баригдсан энэ хуулиудыг одоо улсын хурал дээр хэлэлцэх үеэр сайдууд нь гэхээс илүү тухайн яамдуудын төрийн нэрийн бичгийн дарагч гэдэг юм уу газрын одоо дарагч гэдэг юм уу улсын хурлын гишүүдээ асуултад бол хариулж байгаа ийм нөхцөл байдал бол сүүлийн үед харагдах болсон. Тэгээд ингээ харах юм бол дэд сайд гэдэг албан тушаал яхаа аргагүй бол нийт шаардлагатай гэдэг бас тайлбарыг сайдуудын зүгээс өгдөг. Ялангуяа сайдууд гадаадад одоо томилолттой хөдөө орон нутагт одоо томилолттой байгаа энэ цаг үед дэд сайдын одоо дайтай буюу дэд сайдын хэмжээнд хүрэх хэмжээний юм албан тушаалтан одоо зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг тайлбарыг бол гишүүд өгсөн. За энэ талаар яриаг одоо үзүүлье. Гаднаас хүн өрөөд ирдэг сайд нь очихгүй бол яг ажил хэрэг статусыг хэлэх юм. Тэгээд тэрийн нарийн бичгийн дарганы гадагшаа явал одоо сая Катарт бас маш том хэмжээний уулзалт боллоо. Хөдөлгөөн бэрхшээлт иргэдийн асуудлын талаар за манай засгийн газрын хурлын дээр тогтсон байсан учраас Монгол жишээлбэл төлөөлөлд оролцож чадаагүй. Тэгээд ажлын ачааллыг хуваагаад ичвэл яг манай салбар дээр бол дэд сайд бол хэрэгтэй шүү. Эмэгтэй хүн байвал бол зүгээр хүүхдийн байгууллагууд байна. Тэгээд хөдөлгөөн бэрхшээлтэй иргэдийн асуудал байна. Айхтар хөдөө гадаа гээд байхаас илүү яг эмэгтэй хүн байвал зүгээр байна гэдэг саналаа бол хэлсэн. Бусад олон улсын байгууллагууд, бусад улс орны орнуудын хамтын ажиллагаа гэдэг олон асуудлууд байдаг. Энэ бүх асуудлуудаар тухайн цаатлын улсууд нь бас ижил төвшний одоо албан тушаалтан байхыг шаарддаг. Тэгэх учраас болохоор дэд сайд байх нь хэрэгтэй гэж би ойлгодог. Тийм учраас дэд сайд одоо томилох чааг нь зөв гэж харж байгаа. Их хурлын гишүүн маань өөрөө сайд байгаа учраас энэ одоо их хурлынхаа хуралцах, байнгын орны хуралцах, за хурал зөвлөгөөнд явах гээл томилолттой байх гээл зөндөө үе таарна. Тэр үед чинь бас ямны ажлыг бас орлож өгдөг юм дэд сайдын асуудлууд үүсдэг юм аа. Тийм учраас дэд сайд байх нь зөв гэж. Сарны хугацаанд та харж байгаа чуулганы хурлааны өөр бидний хамгийн их асуудаг хүмүүс бол сургалдаг хүмүүс бол сайд болчихсон байна. Тэгэхээр сайд яаж юм хэзээ хөрөлцөхгүй байх гэсэн үг.
сайд яагаад хурцгүй нөхөд зэрэг сайд нэгэн зэрэг салбарын асуудал хариуцсан магадгүй тодорхой салбарт гарсан цавын асуудлаар бас одоо чинь асуудал хариуцаад явж байна. За тэр битгий л одоо тодорхой салбарт бол иргэдтэй одоо зайлшгүй одоо тодорхой асуудлыг шийдэх чиглэлээр уулзаж ажилладаг чиглэлүүд байна. Тэгээ энэ үднэс наваад үзвэл сайдыг шаардлагатай одоо шинэ тодорхой яралтай үйл ажиллагаануудаар бас орлого чиглэл байдаг. Энэ орлого чиглэл нь бол дэд сайдд байна. За яг энэ дэд сайдтай холбоотой асуудал дээр хамгийн их шүүмжлэлтэй хандж байгаа хэсэг субъект нь бол Ардчилсан намынхан ялангуяа Ардчилсан намын бүлгийн гишүүд байгаа. За эдийн засаг ийм амаргүй нөхцөл байдалд төсвийн алдагдал 2.3 их 80 төгрөгөөр хэмжигдэж байгаа. Дээрээс нь бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүнд хэцүү байгаа яг энэ цаг үед дэд сайдын томилгоог оруулж ирснээр эргээд энэ төрийг данхаар болгох төрийн энэ бүтцийг бүр илүү том өргөжүүлэх ийм шийдвэрийг гаргалаа гэдэг бас шүүмжлэлийг бол хэлсээр байгаа. За би яг энэтэй холбоотойгоор өмнө нь бас энэ яамдуудад дэд сайдаар ажиллаж байсан бас гишүүдээс яг энэ дэд сайд томилготой холбоотой асуудлаар бас тодруулсан байгаа. За тэдгээр гишүүдийн хувьд ч ялгаагүй дэд сайдын энэ орон тооны томилгоо нь яг одоогийн цаг үед бас шаардлагагүй цаашдаж гэсэн энэ дэд сайд гэдэг одоо албан тушаал бусад улс орны жишгийг харахад хүртэл нэг шаардлагатай бас ийм орон тооны албан тушаал биш гэдэг бас тайлбарыг бол бидэнд өгсөн. Дэд сайд томилж байгаа гэдэг бол зүгээр хамгийн энгийн логикоор авч үзэх юм бол парламентын ардын намын 16 гишүүн өөрийнхөө хүнийг дэд сайдаар томилох гэж байна. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайд парламентаа бөвөөлж байгаа л юм арга хэмжээ байхгүй. Сайн ажил хийгээгүй. Би өөрөө мэдээд ш төрийн яам 4 жил ажиллаж байсан. Хоёр ч дэд сайдтай ажиллаж үтсэн. Мэдээд тодорхой шалтгаанууд хэлдэг. Гадаад хүмүүстэй уулзах гэхээр одоо олддгүй маа гэдэг. Зүгээр ингээд нэг юм гадаадын хүмүүстэй уулздаг оронтой юм болвол тэргэд үл тодорхой хэлдэг. Төрийн үйл ажиллагааны процесс давхцал нэмэгдэнэ гэсэн. Тэгээ одоо 3.5 сая хүн амтай Монгол улс 35 сайттай болох гэж шүү дээ. Өнөөдөр 46 сая хүнтэй Аргентин улс 9 сайттай. Эдийн засаг нь хөгжиж байна. 330 сая хүн амтай Америкийн нэгдсэн улс 15 сайттай. Та төсвийн мөнгөөр захимжилт гэж одоо тодорхой хөрөнгө оруулалт хийчээд нөгөө талдаа ингээд сайдуудыг нэмжин гэдэг бол ерөөсөө Монгол ардын намын фракц хоорондоо албан тушаалаар наймаалцж байгаа л хэлбэр. Өөр юм байхгүй л. Засгийн газрын хувьд 16 яам бүр дээр за нэг дэд сайд одоо томилох шийдвэрийг бол гаргасан. За гэхдээ яам болгон дээр нэг дэд сайд байх нь зөв үү гэдэг бас асуулт эндээс гарч ирж байгаа. Ялангуяа ачаалал ихтэйч гэдэг юм уу дэд сайд шаардлагатай юм яамдуудад бол энэ орон тоог бол оруулах нь зөв үү? За тухайлах юм бол гадаад хэргийн яам дээр авч үзэх юм бол байнга одоо төрийн айлчлал хийдэг сайдын оронд яг орлох одоо дэд сайд бас байх зайлшгүй шаардлагатай ийм нөхцөлд бол яамдуудад дэд сайдын орон тоог оруулж өгөх одоо өгөх зөв гэдэг бас тайлбарыг гишүүдийн зүгээс өгч байсан. За дэд сайд нарын томилгоог одоо засгийн газраас тогтоол нь бол ерөнхийдөө батлагдсан. За энэ 16 яамдууд дээр бас хин гэдэг ямар албан тушаалтан бас томилогдохоор болсон тухай мэдээлэлч олон нийтэд цацагдаад байгаа юм а. За бидэнд одоо ил байгаа мэдээллээр зам тээврийн сайдаар гэвэл улсын их хурлын гишүүн асан ган болд бол томилогдохоор болсон байна. Харин аялал жуулчлал, спорт, залуучуудын дэд сайдаар дашням томилогдохоор болсон. За энэ хүнийг бол та бүгдийн мэддгээр Jet Sharing Mongolia гүйцэтгэн байгуулагч гэдгээр нь олон нийт илүү мэдэх байх. За харин байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэд сайдаар за саяхан Мят төрийн эмчит компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалын одоо албан тушаалаа өгсөн Мөнх Тамир гэдэг залуу бас томилогдохоор болсон байгаа юм. За харин хууль зүйн дотоод хэргийн сайдаар засгийн газрын хэрэг эрхлэх тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа Мөнх Эрдэнэ томилогдохоор болсон. За энэ хүний хувьд за хотын сумын азрыг ажиллаж авах үед нийслэлийн бас хуулийн зөвлөх хийжсэн ийм хүн байгаа. Харин гэр бүл нийгмийн хамгааллын дэд сайдаар Солонго томилогдож байгаа. За Солонгогийн хувьд өмнө нь хууль зүйн яамд бас дэд сайдаар ажиллаж байсан ийм туршлагатай хүн байгаа. За үүнээс гадна хөлс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Нямжав гэдэг хүний бас нэр яригдж байгаа. За энэ хүний хувьд Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн за ийм манлаа уяаш гэдэг ийм хүн томилогдохоор болсон гэдэг шийдвэр яг одоогоор ил тод болоод байгаа юм а.
За өнөөдөр энэхүү дэд сайдыг томилгооноос гадна төрийн өмчит компаниудыг хөвчлөх талаарх бас яригдсан шүү дээ. Тэгэхээр яг ямар төрийн өмчит компаниудыг хөвчлөхөр болсон бэ? Энэ талаар мэдээлэл өгөөч Цэндмаа. За төрийн өмчит компани хөвчлөл яг одоо ч яригдж байгаа асуудал биш. За 1 жилийн өмнөөс хөгжсөн асуудал. Бүр цаашлах юм бол 90 оноос хойш энэ хөвчлөлийн асуудлыг албан бус том мэдээлэлээр 5 удаа засгийн газрын шийдвэр гаргаж нийтдээ 80 гаруй төрийн өмчит компанийг одоо хөвчлөх шийдвэр үеийн үед гарч исэн гэдэг ийм том мэдээлэл байгаа юм а. За өнгөрсөн даваа гарагт засгийн газрын ээлжид бусаар хуралдсан. За энэ хуралдааны шийдвэрээр гарсан шийдвэрийг харах юм бол нийтдээ 18 төрийн өмчит компанийг хөвчлөхаар эхний ээлжинд бол нэрсийг зарласан. Харин өнөөдрийн засгийн газрын ээлжид хуралдаанаар эхний ээлжинд 8 компани одоо хувьцааг олон нийтэд нээдтэй арилжиж хувьчлах бол шийдвэрийг гаргаад байгаа юм а. За эдгээр компаниудын нэрсийг харах юм бол Монголын цахилгаан холбоо, за үүнээс гадна Шивээ овоо, Багнуур гэх мэтчлэн компаниуд байгаа. За энэ компаниуд бол өмнө нь бол хувьчлал явагдчихсэн. За гэхдээ нэр төдий хувьчлал явагдчихсэн компаниуд гэдгээр нь бол бас харж болно. За тухайлх юм бол Монголын цахилгаан холбоо компани гэд 94.6% нь одоо хэрэн одоо төрийн өмчөд, харин 5.4% нь бол хувьд очсноор одоо яг бүрэн гүйцэд бас хувьчлалыг хийж чадаагүй гэдэг үүднээс дахин энэ компанийн нэрийг оруулж өгсөн байна. За Шивээ аваа компанийн хувьд 90% нь одоо хүртэл төрийн өмчөд байгаа. Багнуур бас компанийн хувьд хараад үзэх юм бол 75% нь одоо гэр нь бас төрийн өмчөд байгаа гэдэг ийм мэдээлэл байгаа юм а. За эдгээр 8 компанийг хувьчлахаас гадна Эрдэнэс 5.7 хувьцаат компани Эрдэнэт төрийн өмчийн үйлдвэрийн газрын одоо газар дээр нэмэлт хувьцааг бас гаргах ийм шийдвэрийг бол гаргасан байна. За үүнээс гадна хувьчлах компаниас гадна бас хэд хэдэн төрийн өмчит компаниудыг татан буулгах шийдвэр бол гарсан байна. За одоогоор яг нээлттэй мэдээлэлээр 3 компани нэр бол бичигдсэн байна. За эндээс Автомпекс компани, за төвийн бүсийн хөнс хөнгөн үйлдвэрийн цогцлбор, за мөн автозам ашиглалтын нэгтгэл зэрэг ийм 3 компаниуд татан буугдахаар ийм шийдвэрийг бол гаргасан. За тухайлаад Автомпекс гэдэг компанийг ер нь хараад үзэх юм бол энэ компанийг 2018 онд хувьчилж ирсэн байна. Тэгэхээр яг тухайн үед хувьчилж байгаа үед 51%-ийг нь төр өөрөө аваад 49%-ийг нь хувьч хилжүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол төр одоо тал хувийг нь хувьч хилжүүлсэн ч гэсэн энэ компани одоо хүртэл нэг төргийн ашгийг бол гаргаж чадаагүй ийм компанигаа. За статистик мэдээллийг хараад үзэх юм бол 2018 онд энэ компани 92.3 сая төгрөгийн алдагдaltaй ажилласан бол энэ 7 жилийн хугацаанд алдагдал нь 2.5 дахин нэмэгдсэн. За яг өнөөдрийн тооцоололоор өнгөрсөн 7 жилийн хугацаанд энэ алдагдлын хэмжээ нь бол үндсэндээ 2.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа гэдэг ийм мэдээлэл байгаа. За төрд бол 100 гаруй төрийн өмчит компаниуд байдаг. Засгийн газрын шийдвэрээр эхний ээлжинд энэ 100 гаруй компаниудаас 30 компанийг бас хувьчлах, за олон нийтэд нээлттэй хувьцааг нь арилжахаар ийм шийдвэрийг гаргаад байгаа юм а. Одоо компаниудаас зарим компаниудын татан болгоно. Тухайлбал одоо Автомпекс, за мөн одоо төвийн бүсийн одоо хөнс хөнгөн үйлдвэрийн технологийн цогцлбор, автозам засвар ашиглалтын нэгтгэл зэрэг компаниуд татан болгож одоо хөрөнгийг нь дуудлага худалдаагаар худалдах. За мөн одоо Эрдэнэс Монгол цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг компаниуд дээр одоо илүү одоо бас бодлогын өөрчлөлтүүд хийя. Энд тодорхой бас одоо олон нийтийн оролцоотой гадаад дотоодын одоо стратеги хөрөнгө оруулагчийн оролцуулсан илүү одоо ил тод нээлттэй үр ашигтай менежмент явуулах ийм одоо бүтцийн өөрчлөлтүүдийг хийх ийм үндсэн чиглэлүүдийг Монгол Улсын их хурл өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн. Одоо их хурлаар засгийн загварлын үндэд батллаа. Өөрөөр хэлэх юм бол одоо түрүү ярьсан 100 гаруй одоо компаниудын 30 орчим компаниудаас төрийн өмчт одоо хуулийн этгээдүүд маань олон нийтийн оролцоотой нээлттэй ил тод хувьцаат компани болох нь тодорхой компаниуд дуудлага худалдаагаар тийм хувийн хвш шилжүүлэх нь тодорхой компанид бүтцийн өөрчлөлтүүдийг хийж үндсэндээ үйл ажиллагааг сайжруулах нь. За төрийн өмчийн 100 гаруй компаниуд нийтдээ 130 гаруй одоо их найт төгрөгийн өмч хөрөнгөтэй. За гэхдээ энэ одоо хүртэл энэ өмч хөрөнгийн үр ашгийг гаргасан компани гэвэл Тунцүн 2023 оны статистик мэдээллээр харах юм бол 100 гаруй төрийн өмчит компаниас ердөө ашигтай ажилласан 4 компани байдаг. За ийм учраас төрийн өмчит компаниудыг одоо хувьчлах зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаж засгийн газар эхний ээлжинд бас 10 орчим компанийг одоо хувьчлахаар нэрсийг нь бол ил болгоод байгаа ийм үйл явц өрнөж байна. За их өнөөдөр засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилох, за мөн төрийн өмчит компаниудыг хувьчлах гэх мэт олон асуудлуудыг хэлэлцсэн. За яг үүний дараагаар ардчилсан намаас бүлгийн хурлыг зарлж мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгэхээр яг ямар мэдээлэл хийсэн талаар мэдээлэл өгөөч.
Засгийн газрын зүгээс энэ дэд сайдыг томилготой холбоотой асуудлаар нэг талд нь за төрийн өмчит компаниуд дээр томилсон байсан бүтээмж болон хяналтын менежерүүдийг цомготгож за үндсэндээ энэ албан тушаалыг байхгүй болгосноор оронд нь дэд сайдын албан тушаалыг оруулж ирж байгаа гэдэг ийм тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлэх юм бол 130 орчим одоо энэ бүтээмж олон хяналтын менежерүүдийг цомготгосноор төсөвт одоо тодорхой хэмжээний бас хэмнэлт үүснэ гэдэг тайлбарыг өгч байгаа юм а. За гэхдээ ардчилсан намын бүлгийн зүгээс энэ асуудал дээр бас нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа. Яагаад гэвэл 16 яамдуудад нэг одоо 16 дэд сайдыг томилсноор зөвхөн нэг яамд нэг дэд сайд одоо томилогдно гэсэн асуудал биш юм а. Үүнийг дагаад дэд сайдын доор нь за жолооч, туслах гэд бараг 2-3 ийм оронтоо нэмж одоо орж ирэхээр байгаа. За ингээд харах юм бол одоо энэ цалин хүсний асуудлаас гадна бас унаад тэрэг хоол унд гээд эндгээр хүмүүсийн бас зардал нь нэмэгцээр төсөв тодорхой хэмжээний дарамт орчуулах нь бол цаг хугацааны асуудал гэдэг тайлбарыг өгч байгаа. За үүнээс гадна ардчилсан намын бүлгийн зүгээс ер нь энэ төрийн хэмнэлт албаны төрийн хэмнэлтийн одоо хийгч байгаа засгийн газар эргээд дэд сайд гэдэг энэ томилгоог оруулж ирснээрээ энэ төрийн цомготгол гэдэг зүйлийг бас яг сайн хийж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг өгч өнөөдөр ээлжид бас хуралцсан байгаа. За энэ хурлаас гарсан шийдвэрийг нь өнөөдөр хөдөөс хойш ерөнхийдөө танилцууллаа. За ардчилсан намын бүлгийн хувьд яг энэ дэд сайдтай холбоотой асуудлаар ерөнхий сайдад бол шаардлага хүрүүлнэ гэдгээ мэдгдсэн. За хэрвээ энэ дэд сайдын асуудлыг ардчилсан намын өгсөн шаардлагыг хэрвээ биелүүлэхгүй бол энэ засгийн газрыг бас огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ бас мэдгдсэн байна. Ерөнхий сайд Гомжовын Зандаг шатрын засгийн газрын өнөөдрийн 2025 оны 10 дугаар сарын 17-нд гаргасан дэд сайд томлох шийдвэрээ цуцлж засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цонгодох санал боловсруулж намрын чуулганд улсын их хурлд оруулж ирэхийг ардчилсан намын бүлгээс шаардж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг ардчилсан намын бүлгээс тавих болно гэдэг дээр ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдэж шаардлагыг баталсныг та бүхэндээ бас дуулгая. За та бүхэн эргээд санаж байгаа бол тэр хамтарсан засгийн газрын асуудал дээр хяналт хэрэгжүүлэх газраас зохион байгуулагдсан шалгалтын үр дүн тухайн үеийн Монгол Ардын намын одоо дунд шатны намын байгууллагууд өдөртөж байсан хүмүүсийн дугуй хөдөлгснөөс энэ хамтарсан засгийн газар огцрох гол нэг одоо шалтгаан болж байна. Одоо ч бид нар манай тэр хяналтын менежерүүд маш олон факт мэдээлүүд байгаа. Бид нар тэднийг ил гаргаж тавина. Зандарчдрын засгийн газрын одоо засгийн газрын энэ нөхцөл байдал 2 сарын өмнө бас засаг солигдох асуудал яригдаж улс төрд нэлээд өмнө өрнсөн. Тэгээ 2 сар хүрэхгүй хугацаанд дахиад ардчилсан намын зүгээс дэд сайдын асуудалтай холбоотойгоор дахин энэ засгийн газрыг бас огцруулах хэсэг асуудлыг хөндөж эхэлбэл яг эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед нэлээд хүнд цохил болох болов гэж бас харагдаж байгаа юм аа. Мэдээлэл хүргэсэнд баярлалаа Цэндмаа. Баярлалаа. Дараагийн мэдээг хүргэе. Амьдрал дээр хэрэгждэггүй амьгүй хуулиуд батлагдсаар байна. Хэрэгжүүлээгээд ч хэрэгжих боломжгүй хөрсөн дээр буудаггүй хуулиуд улмал нэмэгцээр байна. За энэ нь хувь санаачлагчид судалгаа тооцоолол дутуу хийсэн хуулиудаа олон нийтэд хэлэлцүүлэлгүйгээр богино хугацаанд хүчтөрөн батлуулдгаас үүдэлтэй гэдгийг зарим гишүүд хэлж байлаа. Батлагдсан ч хэрэгждэггүй хуулийг монголчууд гуйл гэдэг. За хууль болж батлагдсан хэрн гуйл болж үлддэг жишээнүүд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 800 гаруй хууль дотор өчнөө бий. За тухайлбал малчид ганц удны нөхцөл байдалтай үед отроор ойролцоох сумын нутаг дэвсгэрт нүүдэлж очихоор бол заавал тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвшөөрөл авах тухай хуулийн залттай. За хэдий энэ зарчмын хувьд зөв юм шиг боловч цасан шуурга усан бороонд хөөгдөж яаруу санд руу яваа малчдад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг цуглуулж хуралдаж дуусхийг нь хүлээх боломж байхгүй гэдгийг зарим гишүүд хэллээ. Юугүй цас шуураад унвал хин иргэдийн төлөөлөгчдийн нөгөө хурдлынхаа одоо хурлаар хизээн нь асуудлыг оруулах юм. Хизээ тэндээс зөвшөөрөл авах юм. Тэгэхэд манай нүүдлийн соёл ерөнхийдөө нүүдлийн мал аж ахуй бол ядалбаа эрсдлийн тохиолдолд одоо тэгэл шуурга уруудаад явж ивэл яах. Тэр малчны буруу юм уу? Иймэрхүү одоо юу гэдгийг одоо би зөвхөн нэг л жишээ хэлж байгаа юм шүү. Бас яг амьдралд магадгүй наалтахгүй өдөр тутмын амьдралд хэрэгжих боломжгүй олон заалтууд судалгаа дутуугаас ч юм уу болоод орчдөг. Энэ нь эргээд одоо хуулийн заалтууд биелэхгүй байх бас нэг шалтгаан болж байгаа. Хэрэгжих боломжгүй дараагийн хуулиар эх 5 жилийн үндсэн чиглэлийг зарим гишүүд нэрлэж байна. Уг нь Зандан шатрын засгийн газар шинэ ихтгэл эрс шинжилэл гэх сүртэй нэртэй Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын хурлаар батлуулсан.
Гэтэл энэ чиглэл дотор багтсан заалтууд тунхагийн шинжтэй, бэлтгэлийн чанартай, ерөнхий агуулгатай байгааг гишүүд шүүмжилж байна. 5 жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөө эдгээр нь болохоор дандаа ингэхийг эрмэлзэн, ингэх болно. Үйлт нэрийн хэгээр төгссөн өгүүлбэрүүд байгаа. Яаж хэрэгжүүлэх юм? Яаж одоо энийг одоо амжилттай болсон, амжилтгүй болсон гэдгийг хэмжих юм бэ гэдэг үзүүлэлтийг нь тодорхой зааж өгөөгүй. Детальчилсан буюу тийм одоо хамгийн жижиг нэгж дээр л юм тодорхой байхгүй. Ерөнхийдөө бүгдээрээ асуудал болохгүй байгааг мэдээд байгаа юмнаас тэрнийг яаж засахын, залруулахын гэдэг юм дээр ажил хэрэгж яриа байхгүй. Тэгвэрч байгаа нам болоод мэдээж өөрийнхөө засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг бодно. Дараа нь одоо жишээлбэл сонгуул дээр өмнөх намынхаа жишээлбэл өөр эсрэг намынхаа дэвшүүлсэн засгийн газрын тэр 5 жилийн үндсэн чиглэлийг эргүүлж байгаа дараагийн ирэх авсан нам бол өөрчлөх магадлал өндөртэй. Бодит байдал дээр хэрэгжүүлэх үндэслэл багтай ийм залтуудыг хасъя гэсэн ийм санал оруулъя гэсэн бодолтой байна. Амьгийн хуйлууд батлагдаад л байдаг. За бодлого боловсруулагчид нь хууль санаачилж батлуулсан нэртэй. За харин хэрэгжилт нь хэр байна? Үр нөлөө нь юу болж байна гэдэгт хинч хяналт тавьж араас нь явдаггүй. За энэ ажлыг эзэмжүүлж байж тунхагийн шинжтэй хуйлууд батлагдхаа болно гэлээ. Хууль бол бас жилийн дараа шууд үр нөлөөгөө үзүүлдэг. Тодорхой нэг дунджаар 5 жил хэрэгжээд сайн нь юм байна. За энэ хүний эрхийг ингэж дээрдүүлсэн байна. За ийм асуудал дээр нь бас асуудлууд байна. Хоёрдугаарт энэ хуулийг хэрэгжүүлэхэд ийм хэмжээний төсвийн зардал гарч, ийм хэмжээний шүүхийн практик тогтож, шүүхтэр хүртэл ачаал авчирсан байна. Энийг нь ингэж засах ёстой. Эсвэл ийм хэмжээний нийгэмд одоо дадал хандлагын өөрчлөлтүүд авчирч байгаа гэдэг дүгнээд энэ дэр нь ерөнхий сайдын ширээн дээр тавиад тэр салбарын хуулийг болохгүй байна гэж сайдаас нь хариуцлага нэгтгэх, бодлого нэгтгэх байхгүй. Манад ийм байхгүй. Баталсан хуулийг араас нь явдаг байя гэх юм бол Law Review Commission маягийн хууль тогтоомжийн яг судалгаа хийдэг агентлагтай байх ёстой маа. Хуулийн ганцхан залтыг амлуулахын тулд өчнөө тооцоо судалгаа шаардлагатай. Дэд бүтсэн байгаа юу, хүний нөөц нь бэлэн үү, төсвийн боломж нь бий юу гэх зэргээр судалгаа тооцоололоо сайдар хийх ёстой гэдгийг гишүүд хэлж байлаа. Үндснээ чуулган завсарлах төхөнгүүд хуйлуудыг бөөнд нь алах цохиж уталдаг байдлаасаа салах ёстой гэдгийг гишүүд хэлж байлаа. Ийхүү хуулиуд нь амьгүй байгаа учраас хуулиас давсан журмууд амилж байна. Өнөөдрийн байдлаар хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэлтэй 2300 гаруй журам байгаа бол ямар ч бүртгэлгүй 800 гаруй журам байна. Эдгээр журмууд нь хин нэг албан тушаалтны гарын үсгээр буюу ганцхан хүний дур зоргоор нийгэмд хэм хэмжээ тогтоож байна. Үндсэндээ манай улс нийгмийн харилцаагаа хуулиар биш журмаар зохицуулдаг болцоход байгааг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд ирэх 180 хоногт багтаан 1000 журмыг хүчингүй болгоно гэлээ. Нийгмийн даатгалын багц хуулийг дагаад 70 хэдэн журам гарч байна. Бид нэр тэтгэвэр тэтгэмж нийгмийн даатгалтай холбоотой харилцааг хууль эрх зүйн хувьд нь цогцоор нь уншихын тулд хуулиас нь гадна дахиад 75 журам нийлүүлж харж ойлгох болчиход. Боловсролын салбарын харилцааг зохицуулж байгаа хуулийг ойлгохын тулд боловсролын багц хуулиас гадна бид 50 гаруй журмыг цуг харж ойлгох болчиход. Тийм учраас энэ бол өөрөө манай улс өөрөө журмын улс болжээ гэдэг дээр дүгнэлт өгч байна гэсэн. Энийний цаана хүн суртал бий болж байна. Энийний цаана авилга бий болж байна гэсэн. Тийм учраас авилгатай тэмцэх, хүн суртлыг үгүй хийх, илүү хүний эрхийг зөрчөөд байгаа гэдэг асуудлыг бид бууруулахын тулд журамтай тэмцэх асуудлаас бид эхлэх чинь гэсэн. Энд гол асуудал үүсгээд байгаа субъект бол гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага өөрөө байна гэдэг дүгнэлт гарч ирж байна. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу засгийн газар яам агентлаг зөвлөл хороо гэсэн. Тийм учраас өнөөдөр Монгол улсын засгийн газрын хуралдаанаар энэ танилцуулга мэдээллийг хийгээд Монгол улсын ерөнхий сайдаас 180 хоногийн хугацаанд 1000 журмыг цуцалж хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг хууль зүйн дотоод хэргийн сайд миний биеэр ахлуулан бүх сайд нарт үүрэг даалгавар болгосныг би та бүхэнд мэдээлж байна.
Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7:10 мэдээллийн хөтөлбөр хөргөлжилж байна. Эдийн засаг хүндэрч инфляц өссөн ч иргэдийн орлого нэмэгдээгүй учраас зээл авах иргэдийн тоо олширсоор байна. Манай улсад 10.8 аппликейшны зээлтэй байх жишээтэй. Зээлгүй хүн бараг байхгүй байна. Ингээд нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21% нэмэгдэж 43 их найдад хүрсэн, үр дүнд нь чанаргүй зээлийн хэмжээч нэмэгдэжээ. Нийт зээлийн 59%-ийг иргэд, 39% нь аж ахуй нэгжүүд, 0.5% нь төрийн байгууллага, 0.8% нь санхүүгийн байгууллага болон бусад төрлийн эзлэж байгаа юм а. Иргэдийн хэрэглээний зээл хамгийн өндөр байгаа нь амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгааг харуулж байна. Түүнчлэн чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оноос 289 тэрбумаар буюу 14%-аар нэмэгдэжээ. Уг нь нийт олгогдсон зээлийн 2-3% нь чанаргүй зээл байх нь хэвэн гэж үздэг. Гэтэл манай улсад 5.4% байна. Энэ нь бусад Азийн улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм а. Түүнчлэн анхаарал хандуулах зээлийн үлдэгдэлж өнгөрсөн оны мөн үеэс 31% буюу 423 тэрбумаар нэмэгдэжээ. Энэ оны 11 дугаар сарын эцэст бол чанаргүй зээл 2.4 их найдвар болж өмнөх оны мөнөөс 289.8 тэрбум төгрөгийн 14%-аар л өссөн гүйцэтгэлтэй байна. За чанаргүй зээлийн нийт дүнд эзлэх хувийг аваад үзвэл хувийн салбарынх 1.4 их найдвар буюу 50.1%-ийг за иргэдийн зээл 958.5 тэрбум төгрөгийн 40.5%-ийг бол тус эзэлж байна. Харин нөгөө талд иргэдийн орлого өсөх биш харин буурс үзүүлэлттэй байна. Тухайлбал өнгөрсөн улирлаас дундаж голч цалин 50 орчим мянгаар буюу 1.8%-аар буурсан байгаа юм а. Сүүлийн үед уул уурхайн салбарын ажилчид болон багш нарын цалин буурах болсон нь энэ улирлын дундаж цалингийн үзүүлэлт буурахад нөлөөлсөн гэдгийг холбогдох албаных нь хэлж байна. Мөн иргэдийн дундаж цалин 2.4 сая. Гэхдээ нийт иргэдийн 50% нь үүнээс бага цалин авдаг. Үүнд худалдаа үйлчилгээний салбарын ажилчид жин дарж байна. Өөрөөр хэлбэл тус салбарын ажилчдын цалин сүүлийн жилүүдэд нэмэгдэхгүй зарцсан гэлээ. Хамгийн ихээр буурсан салбар байх гэх юм бол уул уурхайн салбар болон боловсролын салбарыг бол нэг 8.7-оос 12.4%-аар буурсан гэсэн ийм үр дүн. Хамгийн бага нь болохоор одоо зочид буудал зоогийн газар нийтийн олонний салбарын ажиллагчид маань хамгийн бага буюу одоо 1.8 сая төгрөгийн цалинтай байгаа. Нийгэм дадлын шимтгэл төсөө одоо голч цалин гэдэг маань 2 сая 312 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо 35.4 мянган ажиллагчийн одоо 50% нь л ерөөсөө 2 сая 312 мянган төгрөгийн цалинтай байна. Энэ сард инфляц 8.2%-тэй гарахад хүнсний бараа бүтээгдэхүүний үн гол нь нөлөө үзүүлжээ. Тухайлбал өнгөрсөн оноос хүнсний бүлгийн үн 11.8%-аар нэмэгдсэн байгаа юм а. Мөн үйлчилгээний үн 9.8%-аар, өргөн хэрэглээний хүнсний бус барааны үн 7.6%-аар нэмэгдсэн байгаа. Ийхүү иргэдийн орлого нэмэгдэх бус буурч, харин бараа бүтээгдэхүүний үн тэнгэрт хадаж, иргэд өдөр хоногоо арай хийн арга цааж байна. Аргаа барсан иргэд зээл авсан ч зээлээ төлж чадахгүй байдалтай нүүр тулж чанаргүй зээлийн хэмжээ дагаад өсчээ. Орон сууцны үнийн өсөлт сүүлийн хэдэн сар инфляцид голлох нөлөө үзүүлэх болсон. Тухайлбал өнгөрсөн оны мөн үеэс орон сууцны үн 12.7%-аар нэмэгдэжээ. Үүнийг ээж дагаад орон сууцны борлуулалт буурах болсон. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт энэ онд сүүлийн 5 жилийн хугацааны хамгийн доод түвшинд хүрч байгааг мэргэжилтнүүд хэллээ. Шинэ орон сууцны үн өнгөрсөн оны мөн үеэс 11%-аар, хуучин орон сууцны үн 13.9%-аар нэмэгдэжээ. Тухайлбал шинэ орон сууцны 1 м2-ын дундаж үн 4.9 сая. Харин төвийн байршилдах хуучин орон сууцны 1 м2 нь 5 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл төвийн байршилт хуучин орон сууцны үн хотын захын байршилдах шинэ орон сууцны үнээс илүү өндөр түнтэй байгаа юм а. Тэр дундаа Сүхбаатар, Чингэлтэй, Хаан уул дүүрэгт орон сууцны үн хамгийн өндөр буюу 1 м2 нь 5.2-оос 6 саяын хооронд байна гэлээ. Харин Сонгон архан дүүрэгт шин болон хуучин орон сууцны үн 3.3-аас 3.5 саяын хооронд буюу хамгийн хямд байна гэлээ. Шинэ орон сууцны тухайд аваад үзвэл мөн одоо Сүхбаатар дүүрэг дээр хамгийн өндөр буюу 6 сая төгрөгийн үнэтэй. За тэгээд бусад дүүргүүдийн хувьд бол шинэ орон сууцны 1 м2 байна. Дундаж үн бол одоо нийт төвийн 6 дүүргийн дунджаас доогуур буюу одоо 5 сая төгрөгөөс доош үнэтэй байна. За Сонгон айхан дүүргийн хувьд бол шинэ орон сууцны 3.5 сая төгрөг буюу бас дүүргүүдтэй харьцуулахад бол хямд үнэтэй.
Энэ онд эдийн засгийн хүндрэл болон банкуудын дэмжлэг, ипотекийн зээлийн олголтоос хамаараад орон сууцны эрэлт буурч, нийлүүлэлт удаашралтай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн нөгөө талдаа орон сууцны үн тогтворчихгүй байгаа нь барилгын өртөөг инфляцийн өсөлт, валютын аншийн нөлөөлөл гэж тэтгүүлж байна. Энэ онд үл хөдлөх худалдаа авах гэрээний тоо өнгөрсөн оноос 20%-аар буюу 14,000 гаруйгаар буурчээ. Тухайлбал өнгөрсөн оны мөн үед гэрээний тоо 74,916 байсан бол энэ онд 60,237 болсон байгаа юм а. Бидний эрэлт бол байгаа даа гэсэн үг байхгүй. Бид нар нөгөө талдаа нөгөө 40 мянган гэр хороолт амьдарч байгаа өрхүйдээ харахаар тэр хүмүүс маань хөсөө өсөнгөнд орон сууц руу очих ёстой. Зүгээр энд маань нөгөө нэг худалдан авагчдын маань худалдан авах чадвар нөгөө нийгмийн үзүүлэлтүүд амьдралын чанар нөлөөлөд байгаа. Яг бид нар ингээд нийлүүлэлт хийгээд барилга бариад байгаа хэдий ч энэ маань нөгөө зарагдахгүй 1, 2, 3 жил явахаараа нөгөө талдаа төсөл хэрэгжүүлж байгаа талууд маань нэлээд алдагдaltaй боловч нөгөө талдаа энэ маань хэрэг чанартай нөгөө дэд бүтцээ хангаж чадах юм бол энэ маань угаасаа хязгаар нэгт зарагдана гэсэн үг. Тэгэхээр манай нөгөө эдийн засгийн үзүүлэлт энэ маань маш их нөлөөлж байгаа гэсэн үг. Ашиглалтын зардлаас хамаарч иргэд том хэмжээтэй байр авахаас татгалзах болжээ. Дундаж метр квадраттай 2 өрөө байрны эрэлт илүү сайн байсаар байгааг салбарынхан онцолж байна. Тэр дундаа орон сууцны эрэлт нийлүүлэлт өндөр байршил нь Хан уул, Сүхбаатар, Баянзүрхийн байршил гэлээ. Эдгээр байршлуудад 1-3 сарын хугацаанд төвөггүй борлуулагдаж байгаа бол бусад дүүргүүдэд 6-аас дээш сар байр борлуулагдахгүй хүндхэн болжээ. Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн хүсэлтийн дагуу бүгд найрамдах Намибын улсын Төв банкны Монгол улсын доктортой санхүүгийн стратегийн хөгжил, хэрэгжилт, хүртээмжтэй болон ногоон санхүүжилтийн бодлого, зохицуулалтын туршлагатай танилцах зорилгоор санхүүгийн зохицуулах хороонд энэ өдрүүдэд ажиллаж байна. Эдгээр төлөөлөх санхүүгийн зохицуулах хороонд ажиллах үеэрээ Монгол улсын үндэсний доктортой санхүүгийн экосистем дэх үүрэг оролцоо, хүртээмжтэй ногоон санхүүжилтийн чиг хандлага, ногоон бондын хөгжил, санхүүгийн байгууллагуудын чадварыг бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, сэндбокс зохицуулалтын туршлагатай танилцаж санал солилцлоо. For this benchmarking exercise, Монгол улсын Төв банкны доктортой хөгжлийн бодлого зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлууд их таалагдлаа. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой өндөр түвшинд хөгжиж байна гэж бид харж байна. Тухайлбал 8 категори байсныг 12 болгож өргөжүүлсэн байгаа нь үнэхээр тэргүүн туршлага байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллага хоорондын харилцааг зохицуулж байгаа нь бидний хувьд шууд авч хэрэгжүүлэх тэргүүн туршлага байгаа юм а. Монгол улсын санхүүгийн зохицуулах хороонд дэлхийн 90 гаруй орны Төв банк болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын гишүүнчлээс бүрдсэн санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн идэвхтэй гишүүнээр ажилладаг манлайл үзүүлэлт бол ажиллаж байгаа. Тэгээд энэ хүрээндээ бол хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах зохицуулалтын шинэ стандартуудыг нэвтрүүлэх тийм ээ, дижитал суурилсан санхүүгийн хүртээмжийг сайжруулах, мөн гендерт суурилсан ногоон доктортой бодлогуудыг хэрэгжүүлэх, нийгмийн болон ногоон бондуудыг гаргах гэх мэт энэ туршлагаа солилцож нэгт хамтран ажилладаг. Тэгээд энэ хүрээндээ ажлын сүудийг ахлах, мөн түүгээр зогсохгүй Төв Азийн бүс нутгийн санаачлагыг даргалж ажиллах, мөн уг нийгэмлэгийн удирдлагын зөвлөлт бол улиран сонгогдсон ийм ариун туршлагатай. Тэгээд сүүлийн жилүүдэд гадны орнуудаас манайд ингэж бидний туршлагаас суралцах хүсэлтэд хэрүүлж байгаа нь бидний алсын хараа бодлого зохицуулалт бол тэрүүн туршлага болж манлайл үзүүлж чадж байгаа юм болов уу гэж ингэж харж байгаа. Харин өнөөдөр Монгол банкны үйл ажиллагаа Эрдэнэсийн сантай танилцахын зэрэгцээ Хаан банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар зочилж, доктортой санхүүжилтийг дэмжих бодлого зохицуулалтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцж байна. Ийхүү Намибын улсын Төв банкны төлөөлөгчдийн энэхүү айлчлал нь хоёр улсын санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, доктортой болон ногоон санхүүжилтийн бодлого зохицуулалтын шилдэг туршлагыг харилцан судалж, нутагшуулахад ач холбогдолтой юм а. Бүгд найрамдагтад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам Чингэлтэй дүүргийн 25 сурагчид мөнгөн тэтгэлэг гардууллаа. Хичээл сурлага хүмүүжил төлөвчлөөрөө манлайлж байгаа сурагчдад ийхүү тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн тэтгэлгийг олголоо. Чингэлтэй дүүрэг бүгд найрамдах хятад ард улсын элчин сайдын яам хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдэд чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү тэтгэлэг гардуулах арга хэмжээ юм а. Бүгд найрамдах хятад ард улсын элчин сайд Монголын хүүхдүүдийн сурч боловсрохыг дэмжих, Монголын ирээдүйн хөгжил, Хятад Монголын харилцаанд хувь нэмэр оруулах зорилготой гэдгээ онцолж байлаа.
Өнөөдөр бид Чингэлтэй дүүргийн хүүхдүүдэд анхудаа тэтгэлэг олгож байна. Чингэлтэй дүүрэг нь манай элчин сайдын яамтай маш ойрхон. Чингэлтэй дүүргийн засаг даргын хэлснээр тухайн дүүрэг нь Хятадын тал болон Хятадын элчин сайдын яамтай өргөн хүрээтэй хамтран ажилладаг. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа ногоон нуурын орон сууцжуулах дахин төлөвлөлт хөтөлбөрт Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэд мөн хамрагдсан болно. Бид нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран Чингэлтэй дүүрэгт байрлах 500 гаруй өрхийг нарны цахилгаан станцаар хангах төслийг эхлүүлсэн. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн засаг дарга дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олонтой ерөнхий боловсролын 61-р сургууль зочилж хүүхдүүдэд тэтгэлэг олгох боломж олцсонд маш их баяртай байна. Хүүхдүүд ирээдүйд Хятад Монголын хөршийн наримлын үйл ажиллагаанд илүү сайн оролцож, Хятад улсыг илүү сайн ойлгож, Хятад хэлийг сайн эзэмшиж, Хятад улсад дээд боловсрол эзэмшихийг урьж байна. Одоо боловсролын салбарт Хятадын элчин сайдын яамнаас бас нэлээдгүй ажлуудыг бас бид манай дүүрэгтээ бас хийж ирсэн. За үүний одоо нэг томоохон нэг хэсэг нь бол одоо сурагчдад зорилттой бүлгийн сурагчдад юм тэтгэлэг олгох хөтөлбөрийг энэ саяхнаас ингээ өнөөдрөөс эхлүүлж байна. За энэ дээр бол нийтдээ 25 айл өрхийн хүүхдүүд хамрагдсан. За энэ маань бол зорилттой бүлгийн судалгаараа бас амжилттай явж байгаа. За тэгээд хагас үнчин хэмжлэн иймэрхүү айлуудыг бид бас сонгож шалгаруулж ингэж болгож байна. Чингэлтэй дүүргийн сургууль тус бүрээс 2 хүүхдийг энд тэтгэлэгч шалгаруулжээ. За тэтгэлэг авсан сурагчдын хувьд цаашид илүү их хичээх урам зориг авч Хятад улсын талаар сонирхон судлах хүсэлтэй болж байгаагаа хуваалцлаа. Чингэлтэй дүүргийн хоноос болсон байх. Манай ангийн багш тэгээд хэлсэн. Маш гоё наа сэтгэл. Тэгээд бүгд нэрчлэлтэлстэй маш их баярлаа. Би өчтөр мэдсэн тэгээд би л амар их гайхсан. Би тэгээд багшаасаа ингээд яасан бол гэсэн чинь сургуулиас 2 хүүхэд авах тэгээд нэгэнд нь би орсон гэж амар их баярлаа. Эсвэл би маш их баярлсан. Тэгээд хүн ер нь хичээвэл болдсон мэн болохгүй юм гэж байдаг юм байна. Тэгээд би бас өөрөө цэнхаа их сургуулиар хүсэлтэй тэгээд одоо нь илүү хичээнэ. Үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Тэгээд нийт өдөр 3 өдрхөн л мэдээд тэгээд Чингэлтэй дүүргээр очиод мэдсэн. Энэ дээр үеийн түүх, цэргүүдийн булш гээд түүхт нэг сонирхолтой байсан. Үнэхээр гоё мэдрэмж алдаж болохгүй боломжтой санагдаж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайд хэлэхдээ цаашид энэ тэтгэлгээ Улаанбаатар хот болон 21 аймгийн хэмжээнд үргэлжүүлж Монголын боловсролын хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулна гэдгээ хэлж байлаа. 2000-ад жилийн өмнө дэлхийн өнцөг болон бүрээс эрдэмтэд зорин ирдэг дэлхийн хамгийн том их сургууль Энэтхэгийн зүрхэнд оршиж байжээ. Харин өнөөдөр Энэтхэгийн засгийн газар энэхүү 1000 жилийн түүхтэй оюуны өвийг дахин сэргээж Наландаг 21-р зууны олон улсын боловсрол энхтайны бэлэг тэмдэг болохоор зорж байгаа юм байна. Энэ бол зөвхөн нэг их сургуулийг дахин нээж бух хэрэг биш, харин Энэтхэг улс соёлын зөөлөнхөж Аз ТV-ийн оюуны өв хамтын ажиллагааны дахин манлайлах гэсний илэрхийлэл гэдгийг хэлж байлаа. Энэтхэг улсын Бахар мужийн Наландаг их сургуулиас сэтгүүлч инх болгон мэдээлнэ. Тэгэхээр та бүхнийг одоо харж байгаа газар бол дэлхийн хамгийн анхны их сургууль байгаа. Наланда их сургууль. Энэтхэг улсын Бахар мужид байршилтай манай нарны өмнөх 5 дугаар зууны үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 10,000 гаруй оюутнууд 2,000 гаруй багш нар ажилладаг байсан. Тэгээ 2016 онд ЮНЕСКО-гоос энэхүү газрыг дэлхийн өв санд бүртгэж авсан байдаг юм байна. Энэтхэгийн Бахар мужид байрлах Наланда их сургууль нь дэлхийн боловсролын түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг. За дэлхийн хамгийн анхны их сургуулиудын нэг гэж тооцогддог байсан ба Аз ТV оюун ухааны төв гэж нэрлэгддэг байжээ. Тухайн эдэнд буддийн гүн ухаан, анагаах ухаан, математик, одоо орон логик, хэл, шинжилэл зэрэг олон салбарыг заадаг байсан. Мөн Хятад, Төв Аз, Төвд, Солонгос, Япон, зүүн өмнөд Аз зэрэг олон бүс нутгаас мянган оюутан ирж суралцдаг байсан. Гэвч 12 дугаар зуунд дайны улмаас Наланда устсан нь хүндрэлтний түүхэнд томоохон гар цохирол болсон юм а. 2000 жилийн өмнө дэлхийн нийтийн оюун ухааны төв гэгдэж байсан Наланда их сургуулийн өв одоо ч гэсэн үргэлжилсээр байна. За энэхүү одоо миний зогсож байгаа сургуульд 25 улсаас ирсэн 600 гаруй олон улсын оюутнууд магистр болон докторантаар суралцдаг. За энэхүү тоог эх 2 жилийн дотор энэхүү сургууль 2000 болохоор бэлтгэж байгаа юм байна. Ингэхдээ шашин, түүх, урлаг, философи, мөн технологийн хичээлүүдийн хүртэл ордог байна.
2006 онд Зүүн Өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Наландаг Аз ТV оюуны солилцооны төв эртний боловсролын уламжлалыг орчин үеийн судалгаатай холбосон их сургууль болгон сэргээх санал тавигджээ. Улмаар санаа шалгыг энэтхэгийн засгийн газар дэмжиж Наландаг зөвхөн энэтхэгийн бус олон улсын хамтарсан их сургууль байхаар төлөвлөжээ. Одоогийн Наланда их сургууль анх 17 улсын хамтын түншлэлээр байгуулагдсан. Харин одоо энэхүү хүрээлтэлж Азийн их сургуулиудын сүлжээ, за Зүүн Өмнөд Аз, Энэтхэг, Наландагийн их сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээтэй нэгдэн ажиллаж байна. За эртний Наландад хэл шинжилэл, философи, математик, одон орон, байгалийн ухаан гэд бүх салбар логик шүүн тунгаах чадварт тулгуурлаж байсан. Сохроор итгэх үзэл огт байгаагүй. За энэ уламжлалыг бид өнөөдөр ч хадгалж байгаа юм. Эртний Наландагийн номын сан сая гар бичмлийн үгийг сэргээж олон улсын оюутан судлаач сонирхогчдод нээлттэй болгохоор ажиллаж байна. Манай их сургууль нь эртний түүхэн Наланда их сургуулийг орчин үед дахин сэргээсэн боловсролын байгууллага юм а. Манай хотхон нийт 455 акр газар нутаг дэвсгэрийг хамардаг ба бүрэн тэг хэрэглээтэй хотхон гэдгээр онцлог. Өөрөөр хэлбэл ус, эрчим хүч, хог хаягдал, нүрс төрөгчийн ялгаруулалтыг тэг төвшөнд барих зарчимд тулгуурласан. Манай хотхон бол бүрэн утгаараа ногоо хотхон. Zero energy, zero waste. Наланда их сургууль бол зөвхөн нэг сургуулийн тухай яриа биш. Энэ бол эртний оюуны соёл, орчин үеийн боловсрол, ирээдүйн доктортой хөгжлийн нэгтгэсэн дэлхийн хэмжээний боловсролын бэлэг тэмдэг юм а. За ийм дэч энэтхэгийн засгийн газар Наландаг Аз ТV мэдлэг судалгааны занглаа төв болгох зорилтыг 50 ажиллаж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Хэсэг хугацааны дараа гадаад мэдээгээ хүлээн авч үзнэ. Thank you.